Монголын бизнесийн зөвлөл нь сар бүрийн уулзалтыг зохион байгуулдаг юм байна. Тэгээд энэ уулзалтанд одоо та бүхэнтэй энэ зохион байгуулалтанд Монголын бизнесийн зөвлөл зохион байгуулж байгаа Монголын бизнесийн зөвлөлийнхэнд талархлаа илэрхийлье. Миний бие Монгол улсын ерөнхийлөгчөө сонгогдоод тангар хүргээд 34 хонж байна. Тэгээд анх удаага юм олон нийтийн байгууллагатай уулзалтанд орж байна. Мэдээж энэ бизнесийн зөвлөлийн уулзалт бол Монгол улсад хөрөнгө оруулалтын одоо гадаад орчин, дотоод орчин, хууль зүйн орчин бол одоо зохистой болох талаар одоо хуралдаж байгаа гэж ойлгож байгаа. Мэдээж хөрөнгө оруулалтын талаар мөн хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар та бүхнээс бас санал гарах байх гэж бодож байна. Мэдээж саяын Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуул бол Монгол улс дахь гадаадын хөрөнгө оруулалт мөн бизнесийн орчинг сайжруулах мөн тогтвортой бодлогыг одоо гаргах хумигдсан бизнесийн орчинг дэлгэрсэн одоо бизнесийн орчинг дэлгэрүүлэх, томруулах юм одоо хүсэлт ард түмэнд байгааг бол илэрхийлсэн байх гэж бодож байна. За нэгдүгээрт гадаад бодлогын тал дээр бол нэлээд олон саналууд ирдэг. Энэ дээр бол Монгол улс бол өөрөө нэг гадаад бодлоготой байх ёстой гэсэн юм зарчим дээр бол хатуу байгаа. Түүнээс биш ерөнхийлөгчийн бодож байгаа гадаад бодлого, гадаад явны бодож байгаа гадаад бодлогоч гэдэг юм уу, ийм юм бол байхгүй гэдгийг бас уулзалтын явцдаа хэлье. Нэгдсэн гадаад бодлоготой байна гэдэг. Дотоод асуудлууд сонгуулийн үеийн ч гэдэг юм уу, нам хоорондын тийм ээ, эдний бол олон ургалж үзэл энэ төр бол манай дотоод асуудал. Тиймээс ерөнхийлөгч миний бие бол засгийн газартайгаа энэ гадаад бодлого дээр нэгдмэл бодлоготой байна гэж хэлж байгаамаа. Тэгээд гадаадаас манай цугаа олон элчин сайдууд харагдаж байна. Бас мөн гадаадын хөрөнгө оруулагч нар байгаа учраас энэ асуудлыг би ингэж нэгдүгээрт ярьж байгаамаа. За мэдээж түрүүн би хэлсэн бизнесийн орчин бол өргөжүүлэх буюу одоо юм хумигдсан эдийн засаг биш одоо дэлгэрүүлсэн, томруулсан ийм дотоод эдийн засгийг бол тэлэх бодлогыг засгийн газартайгаа хамтарч одоо ярилцж хэрэгжүүлнэ. Бизнес эрхлэгчдийн хувьд бол та бүхэн сайн миний намтрыг уншиж байхад ойлгосон баг. Ер нь бол 90 онд нийгэм солигдоход ганцны худалдаанаас үйлдвэр хүртэлх одоо дунд давхар гэх юм уу худалдаанаас үйлдвэрийн захирал хүртэлх одоо энэ замыг туулсан учраас бизнес эрхлэгчд бол надтай нэг сэтгэлдээ хамтарч ажиллана гэсэн юм бодолтой байгаарай гэж бас хэлье. За бизнес хийнэ гэдэг нь мэдээж та бүхэн одоо нэлээд өндөр зэрэглэлийн бизнесүүд байж байгаа судалгааны үндсэн дээрээс идэг. Би тэгээд юу хэлэх гээд байна гэвэл өнгөрсөн хугацаанд 3 удаа их хурлд сууж хууль тогтоогч энэ одоо ажлыг хийсэн. Энэ хоорондоо мөн 2 удаа засгийн газар орж ажилласан энэ дуршлаг судалгаан дээрээс үндэслэж хэдэн саналыг ярья. Зам тээвэр хот байгуулалтын яамны сайд дээр 4 жил ажилласан. 2008-аас 2012 онд from 2008 to 12. Энэ дээр бол 21 аймгийг Улаанбаатар хоттой автозамаар холгоно гэсэн зураг төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийлгэсэн. Мөн замын үүдээс Алтан булаг холбосон хурдны зам 1100 км автозамын зураг төсөл судалгааг бол хийлгэж батлуулсан байгаа. Энэ бол Хятад Оросын хоорондын одоо худалдааны эргэлтийг хамгийн дөт замаар буюу 1100 км автозамаар одоо Уралын нуруунаас нааших одоо Оросын иргэд мөн замын үүдд одоо төвлөрсөн худалдааны эргэлт энэ хоёрын хооронд маш богино хугацаанд иргэдийг худалдаагаар хангах юм төсөл юм аа, транзит төсөл. Би яагаад ингэж яриад байна гэхээр бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч нарт судалгааны үндсэн дээрээс зураг төсөл хийгдсэн ийм бэлэн материал байна гэдэг бол бас шууд одоо ханцуу шамлан ороход бол ийм төслүүд бэлэн байгаа шүү гэдгийг хэлээд байгаа. Манай орон өөрөө далайд гарцуу 2 хүн хөрштэй байдгийн одоо нөхцөлд төмөр зам бол Монгол улсын бизнесийн орчинг дэлгэрүүлж, томруулж, сайжруулахад хамгийн том гарц учраас Монгол улсын их хурлаар 2010 онд энэ төмөр замын төслийг дагруулж их хурлаараа батлуулсан байгаа. Энэ бол эхний ээлжинд 460 км төмөр зам тэгээд 1800 нийтдээ Монгол оронд 3 одоо хөндлөн транзит Орос Хятад улсыг хооронд нь төмөр замаар болсон 3 транзит буюу нийтдээ 5000 орчим километр одоо төмөр замын зураг юм аа. Үүний 1800 орчим километр төмөр замынх нь
ажлын зургийг судалгаатай хамт одоо McKinsey гэж одоо манайхан бол сайн танихгүй гадныхан бүгдээрээ мэдж байгаа юм компаниар хийлгсэн. За ингээд зам тээврийн сайдын одоо юм замтай холбоотой асуудлууд байгаа. Зүгээр агаарын замын тал дээр бол би бодлогын гаргасан учраас энд яг бизнесийн тал дээр бол ярих зүйл байхгүй. За мөн 21 аймгийн одоо аймгийн төвүүдийг шинээр төлөвлөж төсөвлөж зураг төслийг гаргая гэсэн ийм зураг руу орсон байгаа. Ингээд Баянгор аймгаар жишг болгоёгээд Баянгор аймгийн төвийг бас одоо хажууд нь шинээр хотын аймгийн төвийг байгуулах юм зураг төсөл рүү орсон. Жишг болгох гээд 21-ээс Баянгороос эхэлсэн. Орон сууцсан дээр бол 100 мянган айл гэдэг ингээд эхэлж байгаа. Мөн Дагуул хот, Майдар хот гэдэг 400 мянга орчим хүн амьдрах юм шинэ хотыг Улаанбаатар хотын ойролцоо байгуулъя гэдэг нэг Германы одоо өндөр түвшингийн архитектурчдаар зургийг зурулж бэлэн болгосон байгаа. Хөрөнгө оруулахад бэлэн байна гэсэн үг. За хөдөө аж ахуйн салбар байгаа. Хөдөө аж ахуй гэдэг дээр бол манай хамгийн орхигдсон бөгөөд хамгийн том салбар. Өнөөдөр манайд байгаа 60 сая орчим малтай гэдэг байгаа боловч өнөөдөр махаа зарж чадахгүй байгаа, арьсаа зарж чадахгүй байгаа. Одоо ноос нолгоороос зарж чадахгүй байгаа. Би тэгэхээр энийг мартагдсан салбар гэдэг. Би ерөнхийлөгч болоод энэ хөдөө аж ахуйн салбарыг уул уурхайтай зэрэгцгүүцээр одоо бодлогын хувьд бол засгийн газартаа нийлж дэмжиж гаргаж ирнэ гэсэн юм үзэл бодолтой байгаа. Жил бүр бид нар 10 сая орчим арьс ширийг бол хагас боловсруулалт буюу бараг түүхээр нь одоо экспортлдог. Нэмэн өртөг шингээдгүй. Ноолуурын салбар байна. Дэлхийн ноолуурын 30% одоо түүхий дээр нь гаргадаг гэдэг байгаа мөртлөө өнөөдөр бол яг тэр энэ салбар бол бодлогын хэмжээнд дэмжигдээгүй байна. Дандаа арилжааны зээлүүдээр энэ одоо ноолуурын үйлдвэрүүд зээл авдаг учраас энэ бол босч хөл дээр зогсоход хэцүү. Ихэнхийг нь бас түүхийгээр хятад экспортлцдаг. Most of it is exported in raw form to Chinese market. Ийм учраас арьсыг боловсруулах үйлдвэрийн судалгааг хийлгэсэн байгаа. Энэ бол Испани дизайнер архитектурчдаар хийлгэсэн нийтдээ 300-400 сая орчим доллараар энэ жилд 10 сая ширхэг арьсыг хагас боловсруулаад эндээсээ бэлтгэцүүлээд Европ руу экспортлно гэсэн ийм бэлэн төсөл байгаа. За мэдээж бодлогын хувьд бол хөрөнгө би уулзалтын өмнө хэлсэн хөрөнгө оруулагч нар болон бизнес эрхлэгчдийг тодорхой одоо бодлогын хэмжээнд урт удаан наслуулах тийм зорилготойгоор одоо засгийн газартай хамтарч ажиллана гэсэн юм хатуу бодолтой байна. Яагаад гэвэл өнөөдөр манай бизнесийн орчин маш хумигдмал улс төр бизнесийн бүлэглүүд үүссэн байгаа. Ийм бодолтой байгаа. Ингээд яриагаа өндөрлөө ингээд асуулт хариулт руу орох. Ерөнхийлөгч таны энэ бүрийн эрхийн хугацаанд энэ татварын асуудал бол одоо бизнесийн маш одоо эдрэтэ асуудлуудын нэг байдаг юм а. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд одоо том төслүүд дээр оруулахад энэ юутай холбоотой байдаг вэ гэхээр бол манай татварын өнөөдрийн өвчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиуд маань олон улсын татварын стандартуудтай бас зөрөлддөг. Энэ үүнээсээ үүдээд бол их олон маргаанууд гардаг. Тэгээ энийг зас залруулахад бас энэ улс төрийн мандал бол одоо заашгүй шаардлагатай гэж би бол үздэг юм аа. Тэгээ энэ тал дээр та ямар бодлого баримтлах вэ гэдэг. За би өнөөдөр юу гэж боддог вэ гэхээр манайд өнөөдөр ажилгүйдэл ядуурлал ажилгүй байна гэдэг ядуу ажилгүйдэл ядуурлал бол өнөөдөр Монгол улсын гамшигын хэмжээнд төрсэн байж. Энэ юу гэж нэг гадаадын хөрөнгө оруулалтын асуудал дээр бас тогтворгүй байдаг байдлаас болж байгаа. Хоёрдугаарт манай бизнесийн орчингоо дотоодын хөрөнгө оруулагч нарыг бас дэмжихгүй байгаа. Мэдээж гадаадын хөрөнгө оруулалт дотоодын одоо хөрөнгө оруулагч нарыг дэмжихэд нэн тэрүүнд татварын бодлого өрөөд тогтвортой тодорхой байх ёстой. Мэдээж энэ бол хөгжсөн орнуудын стандарт руу төхөж хожуулах тухай бизнесийнхэн хүсэж байгаа. Тийм учраас ажилгүйдэл ядуурлыг багасгахын тулд энэ хөрөнгө оруулагч нарын татварын орчин гэж бид нар маш олон жил ярьж байгаа. Боловч харамсалтай энэ тогтворгүй байгаа. Энэ тал дээр бол бизнес эрхлэгчид хамт хууль өргөн барих, хуулийн юунд нь хамтарч орох хэрэгтэй болов гэж би бодож байгаа. Нэг хоёрт энэ бизнесийн зөвлөл гэдэг шиг энэ төрийн бас байгууллагууд бол их хүчтэй дуу хоолойтой байх хэрэгтэй юм аа. Мөн бизнесийн одоо орчингоос улс төрд орсон их хурлын гишүүд сайд нар одоо зөндөө байж энэ хүмүүсийн дуу хоолойгоос ашиглах хэрэгтэй. Мөн манай Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимыг бас нэлээд хүчтэй дуу хоолойтой болгох хэрэгтэй. Тэр бол нам бус байгууллага байх хэрэгтэй гэсэн ийм гурван зүйлийг бодож явдаг юм аа.
Ерөнхийлөгч Бүд найрамдах Хятад ард улсаас Монгол улсад хөрөнгө оруулагч Зунхуа нийгэмлэгийн тэргүүлэгч Ян Шаочи эрхэм танаас Монгол улсын макро эдийн засгийг юу гэж үзэж байна вэ? Монгол улсын доройтсон эдийн засаг сэргэж эхэлсэн болов уу? Хэрвээ эхлээгүй бол хизээнээс сэргэж эхлэх вэ гэдэг асуулт тавья. За ер нь бол том сэдвтэй том бизнесийн одоо орчин хэмэд том сэдв бол манайд байхгүй. Бизнесийн орчин бол хумигдмал байгаа. Манай эдийн засаг бас сэргээ дундсан юм байхгүй. Сэргээжгүй, унаачгүй. Бизнесийн орчин бол миний бодож явдгаар бол 20 жил ер нь унтсан, унтаа байдалтай байгаа. Нүүрсний үн өсөхөөр Монголын эдийн засаг сэргэлээ гэж ярьдаг юм. Нүүрсний үн унахаар Монголын эдийн засаг унлаа гэж ярьдаг. Тийм учраас таны асуултанд би юу гэж хариулах чинь макро сэдв бол байхгүй. Монголын эдийн засаг сэргэж гэнэ үү гэж асууж байна. Би унаачгүй, сэргээчгүй нүүрсний үнэтэй холбоотой эдийн засаг байд юм аа гэж хэлэх гэсэн юм аа. Ерөнхийлөгч таныг Монгол Улсын ерөнхийлөгчөөр хамлагчсан дүүний төрөнд баяр хүргэе. Та нэг чухал салбараа нэг сайн дурдлагаа үлдчихлээ. Би намайг Эрдэнэ Баатар гэдэг би International Mining Consultant гэдэг компани захирал уул уурхайн салбараа. Яг бол Монгол Улсыг өдөг хүртэл тэжээж өдөг хүртлээс сайн сайхан явуулж байгаа нэг аюул чухал салбар байна. Бусад салбаруудаа уул уурхайтайгаа зэрэгцээ өгөх бодлого барьж явна гэдэг таны санааг бол сайд дэмжиж байна. Гэхдээ уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулалтыг дэмжих ямар бодлого та барих вэ? Яг бол бидний 12 онд одоо хөрөнгө оруулагчтай бараг айлгаа явуулсан. Тэднийг буцааж Монгол руу татах тал дээр та ямар тунхаглал, ямар бодлогоо одоо хөрөнгө оруулагч одоо энэ хүрээнийхэнд илэрхийлэх вэ гэдэг нэг санал байна. За мэдээж уул уурхайн салбарыг бол дэмжин, уул уурхайн салбарыг дэмжсэн бодлогын одоо уулзалт, чуулга уулзалт нэлээд олон болдог Монголд, Call Mongolia, Discovery Mongolia гэх. Мэдээж энэ тал дээр бол бодвол тэр бизнес эрхлэгчтэй ашигтай бичиг цаасууд нь гардаг л ба. За миний хувьд бол мэдээж уул уурхайг хөрөнгө оруулагч нарыг дэмжин. Гэхдээ стандартын технологи нэгдүгээр дэлхийд даяар мөрдөж байгаа стандартын технологи байна. Стандартын гэрээ хэлцээр байх ёстой. Энэ бол улс төрчдийг одоо авилгалдаг, улс төрчдийг өөрийнхөө талд оруулж өөрсдийнхөө иргэшийг хамгаалсан хууль батлуулагч гэдэг юм. Энэ тал дээр бол бид нар бас болгоомжтой ажиллах ёстой. Стандартыг л мөрдүүлэх тал дээр бол бид нар шахаж шаарднаа. Мэдээж уул уурхайн хөрөнгө оруулагч нарыг дэмжин. Засгийн газраас, их хурлаас өчнөө олон форумууд, бизнес уулзалтууд зохион байгуулдаг учраас эндээс бол айх хэрэггүй хаа гэж.